хүүхнээ яна нэг хүүхдээ халуурж их үсэд яна халууны буруулах арга хуваалцыгээд хүүхнээ халуурж их яна шингэгээд яна нэг шингэлт явуулж тэгсэн чинь дан дүүн дээр фаасан чинь гат өгөхгүй яна болохгүй гэдэг. Тэгээд би нөө зүгээр амаараа игээд танд хөдөөд өгчихье. Миний хүүхэн нөртөг халуурж ижээ. Тэгээд халууны хөмсөн яна 38 градус байгаа. Тэгэхээр би хүүхэндээ шидан хоёр суганд нь чөөжин дээр нь хүйсний нүхэн дээр оргиод хоолын дээр нь шидан яг хоньны шудас ядаг. Гоны шудасыг нэмэхгөө хөрчөөд шидан яг бүгдийг тавиад өгчээ. Тавьж өгөөд яна буй нэгээд яна тэр цаасаар яг арайч. Өдөр яна тэр махны шүүс юм гоожод хоньёхосны яаж та. Тэгээд цаасаар яг бүгдээ сайхан яг баагаад арайгаад өгчээ. Тэгээд яриад шидаа би жоохон ажил яруу болохоор 20-аас 30 минутын хооронд л тавь задаж. Харин танаа хүүхэд одоо их халуурж байгаа 39 40 центр хурж байгаа хүүхдээ бол шидаа 2-3 цаг тавихуд болно гэсэн үг. 2-3 цаг тавиад яна авахуд болно. Тэгээд би 20-аас 30 минут болоод шидаа одоо юм тэр тавьсан шуудснуудаа бүгдээ сайхан цовруулж аваад оргиод шидаа жоохон шартаас гартаа өөрөөд шидаа буян дөрнийгээ сайхан бүгдийг нэгээд шартаасаар игээд юм яагаад өгч. Буйн ярьчаад өгчээ. Тэгээд тавьчаа. Тэгж ураад шидаа дахиад өргөд халууны дахиад нэг удаа хэмжээд үсгээд 36 цаг 7 болчихоо. Ажир удаа халууны шууд буурчаа гэсэн үг та. Тэгэхээр яна хорвоо хүүхд чинь халуурж байгаа өндөг аргыг хэрэглээ. Өндөг арга үнэн хурдан шидаа халууны буруулахаар барахгүй шидаа хүүхдийн буйн дэсээ ямар ч халуугүй. Учир нь халууны буруулах юм шидаа олон хэрэглээд өглөөдөө хүүхдийн хадаад гэсэн төсөлд ихтэй өргөд шидаа ölиг бөөр хүртэл göмдөх аюултай гэсэн үг. Тэгэхээр одоо хүүхэд хэрвээ нэг тагшин махчар хүрэх юм уу, халуурах юм уу, заримдаа яна хөргөлөх юм уу, тариа тарилаа гэсэн халуун буурчих штэ. Өргөд маргааш нэглээ дахиад халуураад идэг штэ. Тэгэхээр нэг юм заав бас нэг гөөчн байна гэсэн үг. Хөргөлсөн тэр өргөд одоо хоньны шудасыг тавьж одоо халууныг буруулсан тэр маргааш хэрвээ дахиад халуураагвал дахиад энэ аргаа хэрэглээд дахин халууныг бууруулаа. Харин энэ чи халуурах тутам нэшидэ халуурах болгон тэр халууны буруулах өмөө угаад игэл сууднаас олиг бууригаас göмтөж мэднэ. Тэгэхээр энэ аргыг шидэ хэрэглээд хүүхдийг халуурж байгаа хүүхдийг халууныг бууруулж болно. Тэгэхээр тань туршиж үзээ. Би өнөртөө яг энэ аргыг хэрэглээд халуун шууд буурчээ.